За яг уу. За тэгээ. Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Ингээ өнөөдрийнхээ зочныг та бүхэндээ танилцуулахад бид бүхний сайн танил, миний хөндөөлж явдаг уран бүтээлч найз маань миний урилгыг аваад надтай хуу алах гэж сууж байна да. Ингээд бидний сайн мэдэл хуулийн эрх зүйч одоо уран бүтээлч Батөргөл маань хүрэлцэн ирлээ. За сайн байцгаана уу? Сайн байна. Сайхан хаваржиж байна уу? Сайхан уу? Сайхан. За нэг олон жил, олон сар уулзаагүй найз нөхдөч уулзахаараа юу вэ гэж уулздээ шүү дээ. Тэрнтэй л адилхан юу вэ? Сонин сайхан солио гэдэг юу вэ? Өө яг уу би сайхан мэдээтэй гэх үү. Хүүтэй болсон. Оо ямар гоё. Тэгээд нэртэйгээ хамт хүүгээ өөртөө өсгөж хүмүүжүүлнэ гэдэг. Тэгээд жил гарan хүүгээ харж суулаад тэгээд ерөнхийдөө нийгмийн идэвх нэлээд суларсан. Тэгээд аавын ажил. Тий, аавын ажил. Тэгээд одоо хүү маань хурцсан учраас Хүлд орц. хөлд орцсон. Одоо бүүгээ тэр Бужигнуулж байгаа. Хөөх юм. Тэгээ одоо нас эргээд нийгмийнхаа идэвхтэй амьдралд эргэж найзтайгаа уулзж байна да. За маш их баярлалаа. Тэгээд давхар баяр хүргье. Нөгөө уран бүтээлээс гадна гол нэг мэрэгжлийн ажлыг хийж байгаа юу? Эрх зүйч. Яг уу би өөр нэг нэлээд том төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээд манай Монгол улс яагаад ингэж хөгжиж чаддгүй юм бэ гэдэг дээр 16 оноос хойш судалгаа явуулаа. Тэгээд нэлээд сонирхолтой дүн гарсан. Тэгээд тэрнийхээ мөрөөр ерөн төсөл хэрэгжүүлээд өвчин ер нь оншин юунд байна? нэлээд олон хүчин зүйлүүд байна. Тэгээд тэрний нэг нь бол манай Монгол үндэстэн сэхэтэнгүй болсон юм байна. Сэхэтэн гэхээр яг боловсралтай хүмүүс өөрсдөө сэхэтэн гэж тойлдог нь бол ерөнхийдөө алдаатай юм л да. Монгол хэлэнд сэхэтэн гэдэг бусдын төлөө сэхэрсэн хүн болохоос биш. Зүгээр нэг юм боловсралтай хүн бол бас биш. Мөнгөтэй боловсралтай хүн бол биш вэ шүү дээ. Тэр яг хөө тэр боловсрал гэдэг бол бас олон янз. Сэхэтэн байхын тулд хүн дөрвөн шалгуурыг заавалж хангасан байх хэрэгтэй. Эхнийх нь болохоор бусдын төлөө тэр сэтгэл. Хоёр дахь нь тэр яриад байгаа боловсрал. Гэхдээ яг цэвэр боловсрал биш. Мэдлэг туршлага гэж байгаа. Академик хэлбэрээр олж авдаггүй. Яг хөө тэр нь ч бас орно. Гэхдээ зөвхөн тэр биш. Одоо жишээ нь өвөг дээдсээс уламжилж ирсэн мал хариулах тэр ухааныг өглөөд авсан мянгат малчин болвол мэдлэг туршлагатай хүн. Гэхдээ тэр хүн заавалчгүй академик сургалтанд ороогүй гэж болно. Тэгээд гурав дахь нь иргэний зориг юм байна. Иргэний зориг гэдэг нь одоо нэг юм танкын доогоор гранат бариад орохоос өөр зориг. Тэр бол зарчмын төлөө мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хүмүүсийн эсрэг, олонхын эсрэг зоригтойгоор дуу хоолойгоо өргөж өөрийн байр суурийг хамгаалахыг иргэний зориг гэж хэлдэг. За дөрөвтг нь бол төлөвшсөн байх хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр энэ дөрвөн хэцүүхэн шалгуурыг давсан хүн сэхэтэн болд юм байна л да. Тэгжээж нэг сая сэхэтэн болох нь шүү дээ. Тий. Тэгээд тэр нэг хүн байж болохгүй тэр чинь нэлээд хэсэг хүн байж мас байх. Тэгээд тэр сэхэтэн олон байх тусмаа улс үндэстний хөгжил нь бол хурдан байна. Тэр сэхэтэн ер нь үндэстэнд ямар хэрэгтэн байдаг вэ гэхээр тэр үндэстэн бий болгох юм байна. Үндэстэн гэдэг чинь өөрөө шинээр бий болсон ойлголт. Одоо бид нар юу гэдэг Монголын нууц төвчөөг уншиж байхад энэ чинь үндэстэн гэж үг ганц ч таардаггүй шүү дээ. Тэр үндэстэн гэдэг бол 18 дугаар зууны сүүлээр бий болсон ойлголт юм байна л да. Тэгээд тэрүүний чинь үндэсний санаа байж ээж үндэстэн бий болдог. Тэрнээс зүгээр нэг хэсэг хүмүүс ингээд юу гэдэг нэг тухайн улсын хилд хоригдоод үндэстэн болдгоо. Бид нар бол ингээл задраад явчихсан өндөр магадлалтай.
Харин тэд нарыг ингээд хооронд нь гагнадаг зүйл бол үндэсний санаа байдаг. Тэгээд тэр үндэсний санааг чухам сэхитнүүд нь бий болгодог. Тэгээд тэрнээс зүгээр нэг юм боловсралтай ч юм уу сайхан сэтгэлтэй хүн ч юм уу тэр үнийг бий болгочтой юм байна. Тэгээ одоо би сая юу ялаа л да. Нэг өөрийнхөө пэйж дээр нэг асуулга явууллаа л да. Хэрвээ танд хүссэн улсын чинь визэг паспортон дээр чинь дараалах юм бол та Монголд амьдарч ажиллах уу гэж асуухад 50% нь ерөнхийдөө Монголд үлдэхгүй гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар үндэстэн байхаа болсон байна. Одоо бид нар харалтаагүй ямарваа нэгэн асуудал. Бүр явсаар байгаа цагаан сараа хүртэл нэг тэмдэглэж чадахгүй те. Жишээ нэг хэсэг нь одоо тэмдэглэж байгаа. Нөгөө хэсэг нь өмнө тэмдэглэж те. Украин, Оросын тал гэдэг. Нөгөө шүүгдэн юу хэлээ? Одоо ингээл төвдөө тэр нэг асуудал. Биднэрт тэр нь ямар ч хамаатай. Зүгээр ингээл хуваагдчихж байгаа. Арчилсан намайх Монгол ардын намайх. Ингээл 70 оных 60 оных гэл дотроо. Одоо өвсөйхэн интээгийнхэн. Одоо юу гэдгийг хагарч ухмаараа ингэж хагараад байгаа чинь бол ийм тохиолдлын хэрэг биш юм байна л да. Энэ чинь бид нарыг ингээд нэгтгэж байгаа юм байхгүй болчоор хагарч болох бүх тэр ан цаваараа бол бид хагараад байгаа юм байна. Тэгэхээр одоо бид нарын үг дээдс хүртэл заасан байдаг шүү дээ. Эртээ шаазга буг барнаа гэдэг чинь. Тэгэл өнөө алунгай ихийн 5 сум гэл ингээл баахан тийм юм яриад байдаг мөртлөө бид нарыг тэгж ингэж хооронд нь эвдрүүлэх, нэгтгэх юм санаа байхгүй учраас бид нар одоо ингэж тарж ботраад хинт ч эзлэгдэхэд бэлэн байгаа байхгүй тийм. Одоо би ингээл гайхах. Оросын холбооны улсын нэг мужин болоод орё гэх юм бол одоо манай үндэстний хідэн одоо тгийгээд одоо нөгөө үетэйгээ та нар хулгайч урагч гэж. Эсвэл хятад дагаар орё гэхээр хідэн тгийх гэдэг байгаа тийм. Тэр ер нь бол их тийм нэгзэгтэй болцсон байна гэдэг юм шинжилгээ бол тийм юу харуулсан. Тэгэхээр энэ үнийг зас залруулахад бол амар биш. Хугацаа их орно. Хугацаа орно. Тэгээд энэ хүмүүсийн бодлыг өөрчлөхөд бас зөв. Тэгээд гэхдээ аргыг нь бол болсон. Шийдэл нь бол гарчихсан. Тэрүүнийг хэрэгжүүлэх гэдэг ингээд явж байгаа. Тэр яг өнөөдөр ярьж байгаа сэдв маань тэрнээс жоохон өөр болохоор Үгүй зөв. Энэ үнийг зүгээр Би бас туртахын зүг байх л да. би бас яг тайд чи ингээд бас улс төрийн амьдрал руу бас идэвхтэй дуулага өргөдөг. Одоо өнгөрсөн улсын хурлын сонгуул, тэрний өмнөх улсын хурлын сонгуул нэг хүчээ үзэж байсан, нэр дэвсэж байсан. Бас ийм сэдвийг бас яриулъя хүндий гэж бодож байсан. Тийм учраас өөрсдөө төрүүлээд дуурсан учраас бас энэ яриагаа бас үргэлжлүүлмээр санагдаж байна. Нэг тийм үзэгдэл бий болчлаа л да одоо нэг санагдав. Нэг соёлтой, мөнгөтэй, төгрөгтэй ингээл баян үнийг яд үздэг нэг тийм шиг тогтчлаа л да. Одоо нэг үйлдвэрлэгч одоо нэг бусдаас нэг жоохон онцгой харагдаад их болохоор л энэстэй хулгайч гэж цоллоо. Бүр хавтгаарлаа энэ. За дээрэс нь одоо энэ өрнөдөө нэг шүүм одоо байж хувийн нэгжрүү дайрж гин энэ одоо капиталистууд энэ одоо Монголын бүх баялагийг кармалчлаа, сугандаа авчуулчлаа л гэж ярьж гин. Энд ямар нэг хандлагатай. Яг хөө эргэл нөгөө судалгаа маань энэ үний хариуг ерөөхдөө олцсон л да. Монгол хүмүүс маань төлөвшөөгүй байна. Төлөвшөөгүй гэдэг нь яг ер нь юу хэлдэг вэ гэхээр спин ингээд үгүй том юм болсон. Үнээр зүйрлэх юм бол тий 20 30 40 50-тай хүмүүс байгаа юм шүү дээ. Тэгсэн мөртлөө дотроо тэр сэтгэл зүйн өөрөө нэг ойролцоогоор нэг 5-аас 10 насны хооронд гацсан байгаа байхгүй ямарваа нэгэн байдлаар тий. Тийм хүмүүсийг төлөвшөөгүй гэж хэлдэг юм.
Тэгээд төлөвшөөгүй хүн маш олон тийм шинжүүттэй. Тэрний нэг нь буруутныг гаднаас хайдаг. Одоо юу гэдэг би амьдралаа өөрөө ингээд нэг юм өөрийнхөө хүчээр шийддэг биш. Ийм далдын хүчтэй аюу. Одоо манай монголчууд маш ихээр ингээд нэг юм удгаан, лам, хувраг одоо нэг юм од гариг тэр гэдэг юм маш их шүтэж явж штэ. Тэгээд одоо нэг элдв янзын тоомоо те одоо ингээд нэг ямар тоомоо яцсан учраас миний амьдрал одоо ингээд байгаа ингээд нэг тэрэндээ аягийн их итгэдэг те. Тийм хүмүүс асар их байна. Тэгээд тэрнийг ингэж ашиглаж байгаа хүмүүс маш их тийм. Одоо орос хэлэн дээр шарлатан гэж айгүй айхтар үг гэдэг шүү дээ. Монгол дээр таанч тэр нь одоо байхгүй юм да нэг дөвчин гэж хэлэх юм да. Тийм дөвчингүүд ингэж хуурж тэр хүмүүсээр одоо өрөвчөө төтөлөгдөг тийм хүмүүс их байна. Тэгээ одоо нэг үнэн ч юм уу худлаа ч юм уу те нэг юм мүзмөрч гэх тийм хүмүүст одоо их итгэдэг. За нөгөө талаараа тэр нь ийм агуу удирдахчийг хайгаад хэлдэг юм. За ингээд би айгүй сайн хүн намайг одоо ингээд жаргуул. Тэр бол муу хүн тэр үнийг шийдэг гэдэг одоо нэг ерөнхийдөө ингээ хэлэхээр яг л нэг юм хүүхдийн тийм. Одоо тэр хулгайч тэр үний юм хураагаад авчих. Тэгээ надад өгчих гэдэг одоо ерөнхийдөө эн чинь бол төлөвшөөгүй үнийг шинж юм байна л да. Тэгэхээр энэ нь юугаараа аюултай вэ гэхээр энэ фашизм, коммунизмын суурь нь энэ гэдэг юм байна. Хүмүүс фашист гэхээр ингээл нэг юм Германы цэргийн дүрм тууц өмсөөл нэг юм заавалчгүй тэр хас тэмдэгтэй улаан цагаан туг ингээл мандуулахыг фашист гэж ойлгоод байна. Үгүй. Өнөөдөр бол Монголд фашизм, коммунизм бол босоод ирсэн байна. Нөгөө гаднах төрхөн л өөр болохоос тийм тэр хэлбэр нь ямар ч байж бол. Яг мөн чанар нь бол тийм фашизм, коммунизм. Энэ хоёр ч юм бол ерөнхийдөө ялгардаг ганцхан зүйлтэй. Коммунизм бол төр эдийн засагт оролцох ёстой гэдэг л зүйлээрээ өөр болохоос биш. Фашизм бол эдийн засгийн асуудлыг хөндөг. Гэхдээ тэр нь бол яадгүй гэхээр чи надаас өөр үзэл бодолтой тийм учраас чи дайсан. Тэгээ бүгдээрээ одоо ингээд нийлээд энэ бидний зөв бид нар олуулаа юм чинь бид нар зөв гэж одоо тэр үзэлчин бол ер нь фашизм байна. Тэгээ өөрөөсөө өөр үзлийг бол ерөөсөө төвчдгүү. Тэгээ фашизм гэдэг үг чинь нэгдэл гэсэн үг шүү дээ Италиар тийм. Тэгэхээр одоо ингээд бүгдээрээ нэг байх хэвээр энэ бол одоо байсны тагнуул урагч одоо юу гэдэг юм бусдыгаа ингэж үздэг. Коммунистууд бол тэрний дээр юу гэхээр одоо энэний хөрөнгийн хураа нийтийн өмч болгоно. Энийг одоо бүгдээрээ хувааж идэнэ гэдэг чинь бол ингээд коммунист болчихсон. Тэрнээс фашизм, коммунизм хоёр бол зарчмын үед бол энэ хоёр хөршийн маань нөлөө юм шиг надад тэгэхээр бодоод одоо хоёулаа л ингээд тоталитар нэг хүн дээр суурилсан идеологитой тийм улс шүү дээ. Тэгэхээр эдний бас нэг нөлөөлөл бас их үйлчлэх юм манай улс дээр. Би бол наадах чинь бас л нөгөө инфантилизмын шинж гэж бодож байна. Одоо бид нар буруу биш. Энэ бол Орос, Хятад хоёр буруутай болох гэдэг шүү дээ. Үгүй энэ бол бид нарын буруу. Энэ манай Монгол үндэстэн сэхэтний төрүүлж чадаагүй учраас бид нар ингэж Путиныг шүтэж байна. Ши Жинпинийг шүтэж байна. Трампыг шүтэж байна. Гаднаас л юм хайгаад байна шүү. Тэгэхээр Монгол үндэстэн ерөнхийдөө байхгүй болоод хүн ам болцсон байна. Тэгээд нэг хин нэгэн удирдахчийг ингээд хайгаад гүгээд байна. Эн чинь өөрөө ингээ хамгийн эмгэнэлтэй, хамгийн гашуун явдал мөн. Тэр энүүнийг засахын тулд бид нар үндэсний сэхэтэн бол одоо сэрэх, өөрсдөө ухамсарлах ийм цаг нь болчиход байна. Одоо яг нэг үгэлэхдээ сайхан амьдрахыг хүсдэг хүн бол мэдээж хэрэг бүгдээрээ байна. Сайхан амьдрахын тулд хүн өөрийгөө хөгжүүлэх ёстой, өөрөө хөдөлмөрлөх ёстой, бусдаас бурууг хайх ёсгүй. За бүгдийг төрөөс нэхэх ёсгүй л үг нь бол. Зарчмын үед бол тий. Сайхан амьдрал гэдгээ бас тодорхойлох хэрэгтэй. Тий, мэдээж хэрэг сайхан гэдэг чинь эрүүл, тэгэл боловсралтай, за тодорхой нэг орлого зарлагтай л сайхан амьдрал болсон. Яг хөө ерөнхийдөө өнөөгийн байдалд бол
Энэ их олон шалтгаантай. Тэгээд бид нар өөрөө өөрсдийнхөө булшийг ухна гэдэг шиг болоод байна л да. Одоо энэ гадаадынхны харийг нэг утга учиргүй үзэн яддаг, тэрнээс айдаг энэ үзэгдлийг ксенофобия гэж хэлдэг. Энэ бол бас инфантилизмын нэг шинж. Яг гэвэл хүүхэд хатны орчноос айгүй айдаг. Тийм учраас ингээд гадаа бол айгуултай. Миний аав ээж намайг хамгаалдаг. Яг үнэ. Энэ үзэл чинь ерөнхийдөө л ингээд хүмүүсийг тэр юм руу ингээд хөтлөөд байгаа байхгүй. Өөр эдийн засгийн одоо тэр хөгжлийн эдийн засаг гэж байдаг штэ. Тэрний онлоор Монгол улс одоо ингэ ядуу байна. Ядуурлын энэ битүү тойргийг хагалж зогсоохын тулд өнөөгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-тай тэнцэх хэмжээний мөнгө хөрөнгө гаднаас орж ирэх. Өөрөөр хэлэх юм бол одоо өнөөдөр манай Монголын эдийн засаг 13 тэрбум доллар. Тэгэхээр 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт гаднаас орж ирэх ёстой. Тэгжээж бид нар энэ ядуурлын юунаас эзэн бүрдэн. Ихтэй харамсалтай нь тийм мөнгө орж ирсэн байсан ч гэсэн бид нарын энэ сүүлийн 20 жилд босгож ирсэн булгаан засаглал тэр үр шимийг бүгдээрээ ингэ өөртөө шингээгээд авчихна. Монгол хүнд бол энэ хүрдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ засаглалынхаа өөрчилжээж гадны хөрөнгө оруулж байж тэ одоо ингээд энэ чинь айгүй олон нөхцлүүд бүржиж бүгдээрээ бие биенээс хамааралтай шүү дээ. Тэгээ одоо энэ төлөвшүүлэх асуудлыг бид нар бас шийдэхгүйгээр ард иргэдээ төлөвшүүлжээж үндэсний сэхэтэмтэй болж вэж гэдэг байна. Тийм байна. Мэдээж зэрэг аливаа улсын зөвхөн монголч биш тэгэл ер нь аливаа улс орны тэгэл гол хүчин зүйл гол баялаг нь хүн шүү дээ. Ард иргэдэд тэднийг ерөөсөө энэ судалгааны одоо гол сэжүүр нь юу байсан гэхээр за энэ хөгжиж буй гэдэг юм нэг юм азгүй хэдэн улс байна шүү дээ. Тэгж хөгжиж гүйцэтгэв 150-аад улс байгаа байхгүй юу? Энэ хөгжиж буй гэдэг нэр томьёо чи анх 1960 онд бий болсон юм. Тэр өнөт нэг Ростов гэж Америкийн ирдэг. Тэр дараа нь өөрөө Америкийн ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх нь. Тэгээд тэр хүн хөгжлийн үе шатууд гэдэг ном бичсэн байхгүй. Тэрэн дотроо тийм 5 үе шат байд юм байна. Тэгээд тэр дунд шатанд нь байгаанууд нь бол хөгжиж буй улс орнууд гэдэг нэр томьёо. Тэгээд тэр хөгжиж буй улс орнууд ер нь аль нь тэгээд яг үнэхээр хөгжсөн бэ гэдээ аваад үзэхээр одоо болтол хөгжөөгүй л байгаа. Монгол улс 20 дугаар зуунд хамгийн их хожсон улсуудын тоонд. Энэ чинь өнөөдөр капиталист, социалист хоёр лагерын уралдаан болоод тэгээд манайхыг дагуул та нар сайхан амьдрна гэдэг гуравдагч орнуудад үзүүлэн хэрэгтэй байсан. Тэгэнгүүт Монгол улс социализмыг дагах юм бол ийм сайхан болно гэдэг хамгийн шилдэг загвар нь болсон байхгүй. Тэгээ өнөө манж улсын захаарын зөвхөн ингэ нэг мал хариулдаг гээгүй айл байлаа шүү дээ бид нар. Юу ч зөвхөн малчид байлаа шүү дээ. Тэгэхээр тэд нарыг хэдхэн жилийн дотор юм ажуулдүр өдөртэй болгоод бүгдээрээ хүн ам нь 100% бичиг үсгтэй болоод ингээд яадаг ч юм уу. Цар том үзүүлэлт байхгүй. Үнэхээр бид нар богино хугацаанд Тэгээ бид нар энэ 20 дугаар зууны туршид бол бид нар үнэхээр өсрөнгөө хөгжиж чадсан. Гэхдээ тэр 1990 оноос хойш бид нар тэр социализмын үзүүлэн байхаа болоод яг ингээ орхигдчихоор бид нар цаашаа хөгжиж чадхаа. Нөгөөгийнхөө энэ тэгээ манайхтай адилхан энэ улс орнууд дэлхийгээр дүүрэн байна. Тэгээд тэд нар бол ер нь хөгжих ямар ч нөхцөлгүй юм байна.
Яг одоо ингэж хөгжиж чадсан улсууд хин юм бэ гэдгийг ингээд аваад үзэхээр 5 6 улс л байгаа байхгүй. Яг 20 дугаар зуунаас яг ингэж хөгжиж ирсэн. Тэр одоо жишээ нь Сингапур улс, Солонгос, Израиль. Тэгэхээр одоо жишээ нь бид нар ингээ гадаадын хөрөнгө оруулалтыг бүгдээрээ ингээд нулимаад байна штэ. Гэтэл энэ бүх улс орнууд бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалт нь шүү дээ. Тэр өөрсдийнхөө мөнгөөр ингэж босч ирнэ гэж бол байдгүй юм аа. Монгол улс бол мөнгөгүй. Бидний ерөөсөө тэр бүх баячуудын мань хэдийн ч бүгдээр ингээд оруулаад тий одоо зүгээр бараага лангуун дээрээ зараад байж байгаа хүний бүх мөнгийг одоо ингээд бүгдээр ингээд нийлүүлэхэд бид нэг 800 сая доллар л байгаа байхгүй манай Монгол улс. Тэгэхээр тэр 800 саяар эргээд бид нар ингээд хөрөнгө оруулна гэхээр үлгэр шүү дээ. Амжихгүй байхгүй. Бид нар өөрсдөө юм хумаа идэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэгээд чи одоо юу гэдэг бид нарыг ядуурлаас гаргахын тулд 1.3 тэрбум доллар хэрэгтэй гэж яхад тэр чинь бүх юмаа шавхаад бид нар өөрсдөө юу ч үлдээхгүй ингээд 800 сая доллар л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хүссэн хүсээгүй гаднаас хөрөнгө оруулалт бол хэрэгтэй гэж байна. За тэр хөгжиж чадсан бусад улс орнуудыг харахад бид нар бүгдээрээ 30 жилийн дотор хөгжсөн. Бодлоо Израиль улс эцгүү цөлд 1948 онд бий болсон улс. 30 жилийн дараа гэхэд бол бид нар ямар улс болсон байна. Дэлхийн хэмжээний бодлогыг боловсруулах хэмжээнд хүрсэн. Сингапур улс 1965 онд Малайзийн холбооноос бол хөгжсөн улс. Бүх эдийн засаг нь бол маш муу байсан. Гэхдээ 90 он гэхэд бол Швейцар энтрийн хэмжээнд хүрсэн. Солонгос улс дэлхийн 2 дугаар дайны дараа тэд нэр 2 давхар байшингүй үлдсэн улс. Гэтэл тэд нар одоо ингээл 80 он энэ гэхэд бол ингээд хөрөнгө хөгжилтэй арай хөгжиж амжаагүй гэхдээ бүх суурь байгуулсан байна тест. Япон улс 45 онд атомын 2 бөмбөг тэдний улс дээр дэлбэрээд өчнөө суурьээд те бүх төрлийн юунд хамрагдсан шүү дээ хөрхий. Дайнасаа болоод нөгөө эдийн засгийн хоригт ороод, улс төрийн хоригт ороод. Тэгэхээр тэд нар 90 он гэхэд бол Японы эдийн засаг бол соёлж. Их мэтлсэн тэр өнөөний хөгжиж чадсан улсууд яг юугаараа нэгэн хөгжиж чадахгүй байгаа улсууд нь юугаараа адилхан юм гэдгийг ингээ бүгдээр ингээ аваад үзэхээр аяндаа ингээ дүгнэлтүүд нь ингээ айгуу тодорхой ингээ гараад ирж байгаа. Яг хөө энэ хоёулаа уран бүтээл гэж ярьж эхэлсэн учраас миний энэ гаргасан цомог жигүүртнээс дээгүүр гэдэг энэ цомог бол яг энэтэй бол шууд хамаатай. Залуучууд ханд айгүй их мессеж өгдөө шүү дээ. Айгүй комент өгдөө шүү дээ. Яг нь ер нь бол энэ манай улс төрийнхэн эдийн засагчид айгүй том алдаа хийсэн. 90 оноос хойш өөр тэр орлог соёл хамаагүй. Тэгэхээр бид нар эдийн засгаа босгочоод дараа нь соёл гэж яриад байгаа. Гэтэл энэ бол үгүй юм аа. Соёл гэдэг чинь зугаа цэнгэлийг хэлдэг юм аа. Зугаа цэнгэлчин бол тэрний өчүүхэн хэсэг. Гэтэл тэр соёл урлаг соёл хоёр ч юм бол хоёр өөр зүйл шүү дээ. Урлаг нь соёл дотроо ордог. Гэхдээ урлаг бол соёлын нэг юм 10% байж чаддаг юм уу гэдэг. Соёл гэдэг чинь бол асар том аа. Тэгэхээр ийм соёлгүй ард түмэн эдийн засгийн гайхамшигыг бол бүтээж чаддаг. Яг үнэ. Тэгэхээр тэр соёлоо эхлээд бий болгож ээж тэр соёлтой хүн чинь эдийн засгийг бүтээн. Урлаг бол юугаараа онцлох вэ гэхээр хүмүүсийг жигүүрлүүлдэг юм аа. Ерөнхийлөгчийн заргаар улсын их хурлаас баталсан хуулиар хүнийг хүмүүжүүлэх боломжгүй. Тэрэнд бол яг нэг ийм эдийн засгийн зарим хөшүүргүүдийг бол нэвтрүүлж.
Гэхдээ одоо ингээд хүний сэтгэлийг хөдөлгөж уриалан дуудаж манлайлдаг тэр зөвлчин бол урлагаар дандаа тэр хийгдэж яг үнэ. энийг орхигдуулсан учраас урлагийг одоо юу гэдгийг зах зээлийн журмаар одоо ингээ явах хэрэгтэй гिचлээ штэ. Гэтэл уучлаарай Монгол улс чинь нэгдүгээр хүмүүс нь хөдөлмөрийн одоо юу төлбөрийн чадваргүй. Хоёрдугаарт цөөхөлээ. Одоо юу гэдэг Америкийн 300 хэдэн сая хүн амтай улсад кино хийхэд тэд нар орлого нь хэд байх вэ? Хүмүүс нь ямар худалдаа авах чадвартай вэ? За тэгэхээр киноны одоо жишээ нь дундаж өртөг гэдээ аваад үзэхэд тэр чинь минут нь 100 гаруй доллар байгаа байхгүй. Энгийн одоо нэг аав ээжтэй хүүхэдтэй нэг юм кинонууд байдаг шүү дээ. Нэг тийм амар том юутай биш дээ. Одоо Lord of the Rings биш дээ. Зүгээр нэг юм драма. Нэг зүгээр нэг юм мелодрама яг үзээд тэр чинь нэг минутанд $500 байхгүй. Тэгэл Монголд чи ингээд нэг минутанд $500 кино хийчих юм бол тэр хизээч өртгөө нөхгүй өрөнд ороод дуусч байгаа байхгүй. Тийм учраас дандаа нэг юм хуушур бууц шиг ингэж хийгээл. Тэгэл нэг юм энэ босод энэ хүмүүс ямар муухай юм бэ? Амьдрал ямар шудраг биш юм бэ гэсэн нэг юм мессежийг одоо хийдэж өгөх гэдгийг. Тэгэл нэг юм уйлж цорхирсан, орилж харалсан одоо нэг юм арх уусан, ширээ шаасан одоо нэг ингээд кинонууд нь ингээ үзэхээс ингээд нэг юм уйтгар гүнгийн далаа яг юу юм бүүмэд те. Тэгэхээр энэ бол юм уран бүтээлчт нь муудаа биш. Энэ загвар нь өөрөө буруу байгаа маа. Тэ чи ийм зах зээлийн өрсөлдөөнөөр энэ манай урлаг бол хөгжих юм аа. За одоо жишээ нь би өөрийнхөө энэ проектыг 2 жил хийлээ. Үүснээс дээгүүр гэдэг одоо цомгийг те. За нийт энэ чинь 2017 оны 80 сая төгрөгөөр бүтэж байна. За энэ бол нийтдээ 200 гаруй уран бүтээлч. Энэ юугаа бол би хизээч нөхөж аваагүй. Зардлаа нөхөж аваагүй. Яг энэ миний хувьд бол ийм энэ засгийн арилжааны төсөл байгаагүй. Би ингээд 20 жил хийсэн уран бүтээлээ хамгийн сайн чанараар би үүнийг хийж чинээнд нь хүргэнэ гэсэн зорилгоор бүгдээр ингээд хийсэнтэй. Тэгэхээр эн чинь ингээд ийм төсөвтэй болчихж байгаа. Тэгэхээр би одоо ямар тоглолт яаж хийгээд яаж юмнуудаа зараад явсан ч гэсэн те одоо энэ 80 сая нөхөл их юм. Гэхдээ 17 оны 80 сая ч өнөөгийнхаар бол энэ чинь 100 гаруй сая болчихсон. Юу 100 гаруй энэ чинь бараг 2 дахин угсаад байгаа байхгүй тийм үү? Чи одоо ингэ манай юу харалтай чи 17 онд 20 мянган төгрөгөөр чи юу авдаг гэсэн тандаа. Чи нэг юм хортой хүүс аваад хүүс чи 20 мянгаар авдаг гэсэн шүү. Чи одоо тэр нэг 100 мянгаар бол нэг тал тоор авч. Тэгэхээр чи ингэ бодоод үзэхгүй. Тэгэхээр тэр үеийн 80 сая чи одоо нэг хэдэн төгрөг баг. Тэгэхээр энэ байдлаар яг юм соёл урлагийг зах зээлийн замаар хөгжүүлнэ гэхэд бол Монгол бүтэмжгүй юм аа. Тийм учраас Монголд энэ неолиберализмын онол яагаад ч хэрэгжих боломжгүй юм байна гэдэг бол ингэ айгүй олон юмнаас ингэ харагдаад байдаг байхгүй. Монгол улс яагаад хөгжихгүй байгаа юм бэ? Тэгээд бусад одоо энэ нэг хөгжиж бөө гэж улс орнууд яагаад чадахгүй байгаа юм гэдэг нь энэ неолиберализмын одоо нэг юм жоохон марцсан онолоор бид нарыг хөгжүүлэх гэж одоо 30 жил үйл үзлээ ч тийм. Тэр нь ерөнхийдөө юу гэж байгаа вэ гэхээр чи зөвхөн хувиа хичээ. Тэгээд зах зээлийн үйл үзэгдэх гар аяндаа бүх юмыг гоё болгочихно. Тэрний тулд бүгдээрээ л хувиа хийчих хэрэгтэй гэдэг л нэг юм балан онол шүү дээ. Тэгээ одоо ингэ аваад үзэхээр тийм биш юм байна. Хүмүүс бүгдээрээ хувиа хийчигээд эхлэхээр нийгэм задарчдаг юм. Нийгэм задарчаар арчилсан засаглал хэрэгжих боломжгүй юм. Боломжгүй. Яагаад гэвэл арчилсан засаглал чинь нийгэмдэр суурилдаг учраас. Нийгэм задарчаар одоо засаглал чинь өөрөө дарангуйл руу ингээд аяндаа
улсад ороод эхэлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ загварыг бол бид нэр тис өөр загвар Монголд таарсан загварыг өөрсдөө гаргаж ирэх хэрэгтэй юм байна. Энэ модельтэй тийм Шинэ загвартай. Одоо жишээ нь соёл урлагийг манайд яаж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ? Тэгэхээр энэ бол бидний дундын мөнгөөр буюу төсвөөс, улсын төсвөөс соёл урлагийг тэтгэх хэрэгтэй юм аа. Сая өнөөдөр киноны сан гэл нэг юм яриад асуудал болол тий. Уул нь айгүй зөв зүйлийг юу ч шулгаар хийж байгаа. Хамгийн зөв загвар нь ямар вэ гэхээр улсын төсвөөс мөнгө авах хэрэгтэй. Тэрүүнийг энэ мөнгийг хэн яаж өгөх үү гэхэд мэрэгжлийн холбоонд шийдэх хэрэгтэй. Тэ? За одоо Оскар шиг нэг юм арга хэмжээ болох нь шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр хамгийн гоё сценарийг хэн бичсэн гэж нэг тендер зарлага шүү дээ. Тэрийг л тэгээ production хамгийн сайн production хэн байсан нь гэдгийг бүгдээр ингээд айгүй өндөр үнээр үнэлж тэднийг ингэж уралдуулах хэрэгтэй. Шалгаруулахдаа дарга нар тэрийг хэрхэж шалгаруулж болохгүй ард түмэн мэрэгжлийн ард түмэн биш ээ. Мэрэгжлийн холбоод нь явах хэрэгтэй. За эхний шүүмжлэгч нар тий. Эхний 2 3 удаа бол заваа юм болно. Угаасаа ойлгомжтой. Бид нар одоо ямар байгаа вэ? Гэхдээ энэ чинь ингээ аяндаа тавглаг болох байхгүй. Үн чинь ингээд нэг аяндаа төлөвшдөг штэ. Ийм эхлээд нэг юм ус ингээл тавихаар задрахтаа бөөн булангарт уусдаг. Гэхдээ ус ингээ урсаад ахын хэрээр аяндаа өөрөө цэвэршээд усан тунгалан бол. Яг үнэ. Тэрнтэй адилхан эхний удаад нь ингэчээр лөө эн чинь шал утахгүй юм байна. Боли одоо тэгвэл ингээ төрөөсөө нэг юм гэж өөрөө нэг юм руугаал орно гэсэн үг байна. Тэгэхээр энүүнийг мэрэгжлийн хүмүүс өөрсдөө холбоод нь энүүнийг шалгаруулад шилдэг кинонуудаа жүжигчтэй ингээ шалгаруулад ирэхээр киноны сценарийн чанарууд нь сайжраад эхлэх гэсэн аяндаа ойлгомжтой. Тэрнээс зүгээр ингээд хүмүүстэй киноныхаа билетийг зараад тэр бол хизээч босч ирэх байхгүй. Жишээ нь цогтайжийн өнөтнийг төсвийг би номон дээр хэлсэн уншсан уу те. Тэр тухайн үед энэ чинь 2.4 сая төгрөгийн төсөвтэй штэ. Цогтайж кино. Асар их мөнгө шүү дээ. 45 оны тий. Амар их. 45 онд энэ чинь Монгол түмэн маш ядуу байсан. Ягаад гэвэл дайнд бүх юмаа андуулсан тий. Тэр чинь ерөнхий дээлийнхаа үсийн хэргаад тушааж исэн хүмүүс шүү дээ. Тэгээд үнэхээр хүнс нь ховорцсон байсан. Гэтэл тэрүүнийг 2.4 сая төгрөг гэхээр тэрүүний өнөөгийн долларт шилжүүлэхээр энэ чинь 32.5 билүү сая доллар байхгүй. Өнөөдрийн ханшаар. Тэгэхээр зүгээр эдийн засгийн үүднээс аваад үзэх юм бол энэ ч өөрөө солиорол байхгүй. Тэр мөнгөө бол эзэж нөхгүй. Гэтэл энэ шинэ социалист иргэнийг хүмүүжүүлэхийн тулд улсаас тийм хэмжээний мөнгө гаргаж ирсэн. Ач холбогдол нь тийм өндөр. Эд хэм байхгүй байхад соёлдоо тийм яг үнэсэн гэдгийг тэнцэнээс харагдаж байгаа. Тийм бай. Одоо бол бид нар ингээ бүгдээрээ цадсныхаа дараа соёлоо хөгжүүлнэ гэдэг юм. Үнэхээр мунхаг бодол байхгүй юм бол. Тэр одоо за 45 онд ингээд тэр кинонд юм төрөө санхүүжилт хийгээд бүтээж исэн. Тэрнээс хойш ингээд 60 70 80 за 90 он хүртэл ингээд улсаас мөнгө гаргаж гайхамшигтай дэлгэцийн бүтээлүүд кинонууд хийсэн байт. Тэгэхээр тэр модель чинь зөв байсан байна тий. Тийм. Тэгэхээр бид нар ямар хэсэгт нь зах зээлийн хууль үйлчлэх ёстой юм? Ямар хэсэгтэр нь социалист хэрэгжиж явах ёстой. Одоо жишээ нь зүгээр зарж болоод байгаа талхны үйлдвэрлэлийг бид нар ингээд төрийн зохицуулалт ороод ирэх юм бол тэнэг болчих. Тэнэг шүү дээ. Одоо жишээ нь нийтийн тээвэр бол Монголд төс санхүүжих ёстой. Яагаад гэвэл энэ чинь чи ашиг хийх үү? Аюулгүй байдлаа хангах уу? Чи ингээ хоёр өөр асуудал. Энүүний нэгийг нөгөөгөөр нь ингээ сольж болохгүй. Нийтийн тээвэр те одоо манай Монгол улсын одоо нийслэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл байна. Өвөлдөө хасах 30 заримдаа хасах одоо 40 хүрдэг те.
Тэгээд чи эхнэр хүүхдээ өглөө 6 хагасад гудамжинд 40 минут 50 минут автобус хүлээлгэхээр эн чин автобусны компанид ашигтай. Баахан хүмүүсийг цуглуулж агаад нэг автобус ирэхэд бол автобусны компанид ашигтай. Гэхдээ чи биднэрт чи айгүй хохирлтой. Миний хүүхдэд хохирлтой, эхнэрт хохирлтой тий. Тэгэхээр энэ дээр чи ингээ бодох хэрэгтэй болж байгаа байхгүй чи аюулгүй байдал нь чухал юм уу? Энэ компани ашиг нь чухал юм уу? Тэгэхээр энэ үед бол миний эхнэр хүүхэд аюулгүй байх хэрэгтэй, дулаахан байх хэрэгтэй. Нэгт шүү дээ. Тийм учраас автобус нь ойрхон явдаг байх хэрэгтэй. Автобус нь ойрхон явахаар алдагдaltaй болно. Тэгэхээр тэр алдагдлыг бид нар төсвөөс нөхөх ёстой гэдэг одоо айгүй энгийн зохицуулалт байхгүй. Тэрүүнийг одоо нэг юу гэдгийг нэг төрийн нэг албан хаагч нэг юм компани нэг эзэн найцтайгаа ингэж юм болохгүй тулд энэ дээр зүгээр олон улсын одоо Ernst & Young ч юм уу, Arthur Andersen ч юм уу тэрэн дээр аудит орлоо. За энэ компани бол ингэж үйл ажиллагаа явуулсан байна. Ийм хэмжээний алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлыг улсын төсвөөс нүүгээл тэр үнийн дүнгээр нь төсвөөс өгчод болж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр ингэж ашиг хийдэг зүйл биш байхгүй тий. Тэгэхээр манай ингээд эдийн засаг нийгмийн загвар болохоор нэг юм бүр эрүүл ухаанаар энэ үнийг шийдэ. Тэгэхгүй бол неолиберализм тий одоо бүх юм одоо төр бол муухай юу яах хэвээр тэр ингээд товчлох хэвээр гэдэг ч юм бол өөрөө ингээд алдаатай. Төр гэж хин бэ гэдгийг бид нар бас бодох хэрэгтэй. Аль талдаа л бодох хэрэгтэй. Гэхдээ яг 76 тэнэг тэрүүнийгээ одоо 120 болгох ч юу. Тэрүүнийгээ ингээд гişүүдийг харахаараа тэнгэрэндуудад байдаг. Бүгдээрингийн нийлүүлчихээрөө тэрүүнийгээд ингээд яслаад мөргөөд байдаг. Энийг одоо солиорл юу гэх вэ те. Тэгээ хаашаа бид нар олоолаа нийлчихээрээ тэгээд одоо айгүй гоё ухаантай болчихсон. Тэгэхээр бид нар төр гэж ер нь хингээ юугаа хэлээд байгаа юм те. Саланг байлгаж юм ярин гэж. Баян саланг тийм юм бол дуракараа дуусаад. Тэшин мэдээж хэрэг ном маань 17 18 оноос хойш ингээд гараад шин цомог маань нэлээд бас олны хүртэл болох нэлээд ажлууд хийгдсэн. Одоо болсон байгаа мэдээж. Шин юм хийж гэнэ үү? Гоё шин уран бүтээл. Одоо байнгын нэг юм чамд ингээл Герман тэр нэг анхны 20 жилийн өмнө дуунуудаа гаргаал тэгэл оюутан болоод Герман явал дараа нь тэрнээс Америкгээ сурвал нилээ ингээд завсралсан хөсөн үлээсэн 17 18 он ном маань гарсан. Одоо бас ингээд нилээн пауз авсан. Одоо тэгээд дахиад ханцуу шамлах орох гэж байна уу уран бүтээл рүү. Яг би дуунуудаа үргэлж оролдож зохиож явдаг. Гэхдээ одоо юу гэдгийг нэг юм 7 хоногт нэг дуу төрүүлээд чаддаг. Мэдээж хэрэг. Тэгээ одоо жишээ нь миний энэ хагцшгүй амттай гэж энэ дуу нийтдээ 20-од жил нийт зохиосон. 97 онд аян зохиож эхэлсэн. Тэгээд 2001 онд аян зохиож дуусгаж байгаа. Тэгээд бурхан бадагтай. Бадаг болгоно нь хоорондоо 5-6 жилийн зайтай. Тэгээд тэр бадгууд нь дандаа миний амьдралд тохиосон одоо нэг юм сорилтууд хүнд хэцүү үеудаас авсан тэр сургамжаа ингэж өгсөн угааж үг болгож байгаа. Тэгэхээр энэ нийтдээ ингээд айгүй урт хугацааг багтаасан тийм болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр орхисон уу гэхээр хэцүү орхиогүй тэрүүнийг ингээ оролдоо байдаг. Гэхдээ тэрүүнийг ингээ хүмүүст дуулах хэмжээнд хүрсэн үү гэдэг нь тэгээд ийм нэг дуун дээр суугаад авахгүй тэр чинь хит хитэн л дуу байгаа шүү дээ. Тэгэхээр тэрүүнийг одоо хизээ гүцэх юм байна бас. Дуунууд бол ер нь зөвлөгжл байгаа. За тэгээд гой дуунуудаа заавалч хөрөстгөн шиг гаргаарай гэж хүсмээр нь ерөөмөр нь. Одоо 25 он бас жоохон хүмүүсээс их горилго тэгээд байгаа шүү дээ. Одоо манай хуучны гэж яриа л да зүгээр. Хуучны хамтлаг дуучид маань гоё төлөвлөгөө гаргасан байна. Таад маань ингээд гоё юм хийгэрэй л гэж одоо залбирдээ шүү дээ. За тэр ном бол их сонио.
үгийг уншсан, залуучууд хандсан тэр мессежүүдийг уншсан. Яг тийм ном юм мөртлөө цомог ингээ хосолсон хоорондоо философи нүртэл ингээд цогцсон нийлцсэн. Энэ ID яаж төрсөн юм бэ? Бас л нөгөө энэ түрүү ярианыхаа эхэнд ярьсан энэ нөгөө нийгэмд болохгүй байгаа, бүтэхгүй байгаа юм ингээд дуу хэлбэрээр шүлэг магадгүй үг хэлбэрээр хүрэх гэж. Тэгэл тэндээс эхэлсэн үү? Үгүй энэ айгүй ингийн юу. Чиний хайрцаг гэдэг шүү дээ. Тий. Шилэн. Тий. Тэрний ард нь нэг юм хавчуурга гэдэг шүү дээ. Нэг юм дууны үг юм. Тий. Альбом гэж яриад байдаг тий. Тэгэхээр одоо зүгээр энгийн юм бол дууных нь нэр нь ингээд чагсаацсан. Арай жоохон зузаан нь болохоор дууных лириктэй тий. Ер нь анх бол нэг тийм юм хий гэж бодож эхэлсэн байхгүй. Тэгсэн чи энэ дууга зохиохдоо энэ үгээ яагаад ингэж ярьсан ингээд хүмүүс асууад. Тэгэхээр тэрүүний нэг юм жоохон тайлбарлах маягийн юм ингээд тэрлэхгүй юу? Хүн болгонд ярил айгүй их цаг хугацаа өрнө шүү дээ тий. Тэгсэн чи нөгөөт чи ингээд бичээдээс чи яагаад ч тэр ард талд нь чихэд орохооргүй нэг юм зузаан болоод ирэхгүй. Тэгэхээр энэ ер нь бүтгэн байна. Энүүнийг жоохон том болгоё гэх. Тэгээд ном болгоё гэх. Тэгээ ном болгосон чинь аюур зан авчихсан зүйл. Тийм тэр чинь юу мань хүн надад юу юм бичиж өгсөн. Рецензийн өмнөдгөлийн бичиж өгсөн. Гоё бичсэн. Мондөг л даа. Тэгээд одоо жишээ нь тэр ном чинь зурагтай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр зураг яг би өөрөө зурдаг. Гэхдээ би юм зурхаа бас амар удах гэсэн байхгүй. Тэнгүүт нь за боли яг мэрэгжлийн хүнд хандаа гэж хайж агаад бомбортой ирдэнэ. Тий. Тэгээ нөгөөтгтэй ч мэт хоёр ярьж дуу болгоно мань хүнд би дуулж сонсгож мань хүн дөрөвнийг одоо миний ярьж байгааг сонсон, дуулж байгааг сонсон. Тэгээд хоёулаа хамтдаа зургийнхаа эскизтэй гоё ингэж гаргана. Тэгээ ингээд дуу болгонд зориулж мань хүн зураг зурсан байхгүй. Тэгэхээр эн чинь ингээл нийтдээ энэ альбом чинь бол ингээд киноны төсөвтэй болдгийн учир нь тэр байхгүй. Тэгээ одоо жишээ нь энэ цомогт нийт 200 гаруй хүн оролцсон гэж бичсэн шүү дээ. Тэрний одоо жишээ нь юу гэвэл дандаа амьд зэмсгэр тоглосон. Зөөхөн хэдэн зүйл одоо нэг клавиш дардах ч юм уу юу тийм хэлсэн нэг дуу гэхэд жигүүртнээс дээгүүр дээр тэнцээ өнөт нэг юм backpipe гэдэг штэ. Тий. Шотландуудын нэг юм үлээ хүүбитэй бүрэн шиг юм байдаг штэ. Тэр одоо үнэхээр олдохгүй болохоор тэрүүнийг бид нар backpipe-ыг юугаар синтезатораар хийсэн. Гэхдээ бусад бүх хөгжмүүдийг амьд хөгжим. Жишээ нь слайд гитар энэ төр гэж стил гитар гэж хоёр төрлийнх байдаг ш. Тэрийг Америкт хөгжүүлчдээр тоглуулж байгаа. Манай тэрүүнийг тоглож чадах юм байхгүй. Яг кантри дуу чинь нэг юм слайд гитар. Тий, айгуу гоё. Тэгэхээр тэрүүнийг одоо жишээ нь Америк хөгжүүлж төмөр дууралттай тий. Гоё. Нөгөө гулгаад байдаг. Тий. Тэгээ тэрүүний чинь Америк хөгжүүлж тоглосон. Тэгээд энүүнийг Монголдо тэрүүнийг бичлэгээ эвлүүлээд дараа нь миксинг мастерингийн бид нар Америкт хийлгэж байгаа. Дараа нь тэнцэнээсээ хэвлүүлэхдээ Москвад хэвлүүлж байгаа. Тэгэхээр энэ чинь ингээл энэ уран бүтээлчд оролцсон хүмүүс ингээл улам болоод явж байгаа. Тэр хөгжүүлчд дуучид гэл ингээл яахт чинь асар их хүн оролцож байгаа. Тэгээ нөгөө ном бичгт чинь тэнцээ бас одоо өнөөдөр түүхийн ухааны доктор гэжтэй зөвлөгөө авч ийж юмаа бичихгүй болвол ингэж хамаагүй сэтгэлийн хөдлөөр бас зарим зүйлүүдийг бичиж болохгүй шүү дээ. Тэгэхээр гихмичлсэн тэр хүмүүс ч орохороо ингээд айгүй олон болцсон байна. Ямар ч гэсэн тэгээд жигүүртнээс дээгүүр ер нь одоо ингээд тэр нэг айгүй гоё нэг лайв сешн хийсэн шүү дээ. Одоо нэг цаваа онгор гэж гарсан. За мөнхийн усыг нэг авьяаслаг охинтой хамтарч нэг дуулсан. За тэгээд одоо хагцшгүй андтай гэх нэг видео дүрс хийж исэн. Түүгийнхаа л нэг студи дээр л та эднийг хийдэг байсан шүү дээ тий. Тиймэрхүү юмнуудыг их сайн ярь айгүй гоё үүдэн шүү. Энэ одоо
мөнх хоригдолтойгоо ярьж байгаа дахиад пянза гаргаж байгаа. Энэ 4 сард пянз маань гарна. Тэгээд пянзан дээр яаж байгаа гэхээр юугаа өөрчилж байгаа. Mix and mastering-гаа өөрчлөөд ярим юм шиг үлээ тий. Тийм зарим дуунуудаа би бас юу болгож байгаа. Түрүү бичлэг хийсний дараа ер нь юу анзаарсан гэхээр зарим дуунуудын үгийн ингээд хөгжмөнд арчжээ. Миний онцлогч нь юу гэхээр өнөө үгээ өөрөө зохиодог, аяа зохиодог, өөрөө дуулж өөрөө хөгжүүлдэг хүний тэр дууны стил чинь үг нь айгүй чухал. Тийм шүү дээ. Гэтэл хамтлагтай тоолчоор ингээд юу өөрчлөгч гэдэг юм. Мөн чанар нь жоох өөр болчтой. За. Тэгэхээр одоо жишээ нь цаваа хонгорыг төрөвчийн бичлэг дээр ардаа өнөтийн бөмбөртэй тэгэл одоо морин зур тэргээл ингэж ажилласан. Яг цэвэр дан акустик гитартай дан хоолойтой байна. Ийм 2-3 дуу бол цэвэр акустик байдлаар хийгэж тэрүүнийг өөрчилж байгаа. Тийм шүү дээ. Одоо яг та нарын энэ тайпын яг энэ чиглэлээр уран бүтээл төрөөд яг зөв хэллээ. Гол суурь нь бол үг шүү дээ. Мессеж те. Нэг мэдээж зэрэг орчин үеийн урлаг бол тэгэл бит смусимад нан төрүүн тавьдаг те, загварладаг те. Тэгэхээр за концерт пянз ингээд гоё ньюс сонсчлаа. Одоо 4 сараас ингээд пянзны ажил гоё өрнөх юм байна. Гоё энэ жигүүрт 20 гаруй жил бүтээсэн энэ гоё дуунуудаа шинэ уран бүтээлүүдэд базаад сайхан концерт хийгээч. Ер нь л хүмүүс их асуудаг ер нь. Юу яаж байгаа. Одоо пянз маань ирэхээр нийлээд мөнх хоригдолтойгоо битээр одоо яаж хийх вэ? Яг үнэ. Мадуу дээр нь бомбартай энтертэйгээ нийлээд тэнцээ үзэсгэлэн энтрээ гаргая. Яг үнэ. Тэр зургнууд маань өөр айгүй том баггүй. Тэр үнийг заазалж өрөөд ингээ гоё үзэсгэлэн хийгээд тэгээ хүмүүс ороход тэр зургнуудыг харчаад ороод тэр үзэхээр зургных нь одоо тэгээ дуугаа тоглоод ингээ яхан бол гоё болох юм байна гэдэг асуулсан маяг тийм. Гоё идея юм. Ямарсан тэгээд одоо болоогүй байгаа нэг алаагүй багт үнийг сайхан аваагүй багт авгаасаа гэдэг шиг одоо энэ ирээдүйд ирэх ажлуудаа зөмөр хүлээд хараал суучлаа. Тэгээд хугацаа гэж амар хурдан одоо энэ барил болцсон байна. Тэгээд миний урилгыг аваад хүрэлцээж их гоё яриа өрнүүлсэнд баярлалаа. Энэ бол одоо ингээд сүүлчийн ласт одоо уулзалт биш. Ямар ч энэ жил гоё уран бүтээл пянзны үеэр би заавчгүй та хэдийгээ бас бат хоригдолтойгоо уулзуулна. За концерт, за тэгээд нийгмийг өрнөсөн юм гоё зарим юм дээр бас хамтарч ярьж шүү. Одоо залуучууд руу хандуулсан. Маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. Сар шинийн мэнд дахин хүргэе. Тэгээд хөөрхөн хүүдэн танай гэр бүлд эрүүлийн хийх хамгийн гол нь хүсье. За баярлалаа.